зам барьсан штэ. Ашиг бодохгүйгээр Чингисийн хөшөө би босгоцсон штэ. Offshore дасан долон тэр бомнооцын эсэм нийтээ. Олон цохор дээл оюулаад хүмүүс тараацсан штэ. Одоо та нар дөрцөд бит хоёрын яриаг орхоо. Тэр чин одоо дөрчж биш, зодож биш, бодож биш. Би өөрөө нэрийг нь мэдэхгүй. Мэтгэлцэгээл байх юм ядаргатай. Синийгээс өөр газар угаасаа би очихгүй. Тархийн угаан, шампунд нь болохгүй. Синийг телевизийнхаа сэтгүүлчийг тавьчнаа. Цензургоос оруулжлагаар. За би тэгвэл босч байгаад хөлөндөө мөрний хэмжээтэй зааваад гараа зүрхэн дээрээ тавьж байгаад хэдэн үг хэлье. Жэко хэлж байна. Монгол ялна гин. Энэгээр эвтэй Монгол гэдэг. Гэхдээ заавал Монгол гэж оруулах уу? Тэгвэл би нэг юм хэлье. Биднээсээ бид өөр гарц байна. Монголчууд минь хүнсний орийн нүхэн гарц, сансрын түнээхийн гарц байна. 100 айлын улаан төмрөн гарц байна. Зам гарахтаа ядаж гарцаар гарц сурцгаая монголчууд. Тэгвэл би шүүдэн шүү. Эдний хийсэн Иро Тинтогийн гэрээг Google Translate хийж үзлээ. Юусоо орчуулж болохгүй юм лээ. Дэмий гэж бодогдсон. Манай бэнк шүүгээр бол үдгээ буруу бариад гэрэлцсэн. Эцэст нь бидэнд өөр гац бий, хар оронгийн гүүрэн гац бий. Юу гинэ? Хожаа гэдэг. Газрын 8-чин гэдэг. Муула уул. Бүлэг парагц болж нам дотроо талцчаад. Бүрэн улсыг өдөрдөж чадах уу? Монгол биш гэдэг. Ямар ч байсан хэнгшгүй шүтдэггүй. Морь уйдаг Монгол ирэх үү? Жижиг нэг нь уулхаа болё. Одоо бодлого ярив. Хагаралдаж хямарсан түүх мэднэ би. Харин одоо эвтэй байцгаая. Сонголтыг та хийн. Хэрэлдэх үү? Хийх үү?